За та бүхэндээ орой мэндийг хүргье. За юуны өмнө зандан шидар даргадаа таныг дэмжиж байгаа гэдгийг бас илэрхийлье. Таны ожих ажил амаргүй мэдээж та улс төрийнхөө нөхцөл байдал, эзэн засгийнхаа нөхцөл байдал, нийгмийнхээ ард иргэдийнхээ шаардлага, хүлээлтийг мэдэрч байгаа бах. Нийгмийн үндсэн томоохон проблемуудаа ч та бас мэдж байгаа. Дотор нь бид нар амьдраа явж байна. Нутаа түгжирлийн асуудлаас эхсүүлээл олон юмыг ярьж болно. Тэгээд таныг ерөнхий сайдаар томилогдоод бодохгүй томилогдох бах. Ингээд энэ танхимын гол зогсоод хэлэх анхныхаа бодлогынхаа өгнүүдийг чинь бас тийшээ ядан хүлээж байна. Нилээдгүй бас шийдэлтэй өгнүүд хэлэх баха гэсэн ийм хүлээлттэй байгаа гэдгийг бас илэрхийлье. За өнөөдрийн макро эзэн засгийн байдал ямар хөө байгаа вэ гэдэг дээр та бол нилээдгүй гişүүд бас өмнө нилээдгүй ярьсан учраас би энийг бас алгасъя. Үнэндээ бол товчхон хэлэхэд ард түмний гар дээр байгаа орлогын хэмжээ огт нэмэгдээгүй мөртлөө валютын аншны бууралттай холбоотой, төгрөгийн сулралтай холбоотой, инфляцтай холбоотой, тог цахилгааны үн нэмэгдсэнтэй холбоотой иргэдийн бодит орлого, гар дээр ирдэг бодит орлого буурсан байгаа. Тэр энэ дээрээс та бас онцгой анхаарч ажиллах ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр эндээс би нэг хэд хэдэн асуултуудыг асууя. Нэгдүгээрт нь Монгол улсын эзэн засгийн нөхцөл байдлыг харах юм бол богино хугацаанд ч тэр дунд хугацаанд ч тэр энэ гадаад валютын нөөц ханш дээр бол дарамт хэвээр үргэлжлэхээр харагдаад байна. Мэдээж дэлхийн зах зээлийн нөлөөтэй холбоотойгоор энэ уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа нүүрсний үн буурсантай холбоотой Монгол улсад орж ирж байгаа орлогын хэмжээ буурч байгаа. Монгол банк талдаа энэ бол бодлогынхаа хүүгээ чангадахсан дээрээс нь валютын нөөцөө нэмэгдүүлэхтэй холбоотой нэлээдгүй арга хэмжээ авч байгаа. Өнөөдрийн энэ валютын аншийг бол Монгол банк үндсэндээ интервенц хийж явж авчирж байна. Гэтэл засгийн газар тал дээр эндээс ямар бодлого явж байна вэ? Та энэ дээр ямар бодлого баримталж явах вэ гэдэг дээр нэгдүгээрт товчхон хариулт өгөхийг танаас бас хүсэж байна. Хоёрдугаарт нь сүүлийн 30 жилийн хугацаанд миний харж байгаагаар энэ төрийн санхүүгийн удирдлага дээр хоёр томоохон шинжилгээ хийгдсэн. 2000 оны ихээр энэ төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хууль гээд норматив суурилсан зардлын төлөвлөгөө хийдэг ийм төсвийн шинжилгээ хийгдсэн. Хоёр дахь нь одоо бидний энэ яриад байгаа хөтөлбөр үр дүнд суурилсан энэ төсвийн шинжилгээний үйл ажиллагаа хэрэгжээд ингээд бараг 10 хэдэн жил дахиад болчлоо. Ингээд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 5 жилд нэг удаа бас энэ хуулиудыг эргэж хяндаг, хардаг ийм тогтолцоо хууль тогтоомжийн тухай хуулиар байгаа. Тэгэхээр энэ та цаашдаа энэ төрийн удирдлагын энэ менежментийн энэ ямар бодлого цаашаа үргэлжлэх ёстой вэ гэж та бодож байна вэ? Энтэйгээ холбоотой бас та бас нэлээдгүй юм уншдаг ийм хүн учраас та бас энэ дээр саналаа хэлээч гэдэг ийм асуултыг бас тавья. Гурав дахь нь энэ Монгол улс нэгдсэн төсвийн бодлого алдагдаад байна. За хариулт өгье. Нэр дэвшигч Зандан шидар дарга. За Бачаргалын заяа булаг шүний асуултанд хариулъя. Заяа булаг шүн бол манай татварын ерхий газрын дарга байсан төсөв санхүүгийн бас өргөн мэдлэгтэй хүн нөхцөл байдлыг маш сайн мэдж байгаа ямар байгааг. Тэгвэл би бас энийг илүү хөөргөж нийгэмд хүлээлтийн шок үүсгэмээргүй байна. Өнөөдөр эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан төсвийн орлогын дутагдал цаашдаа гарч болох эрсдлүүдийн талаар бол бид нарийн хилцэж төсвийн тодголыг хийх шаардлагатай болсон гэдэг би цөөвгээр чухам үннийг хэлсэн гэж бодож байна. Төсвийн тодголыг өргөн барихтаа бол хэмнэлтийн тодгол хийн төсвийн удирдлага санхүүжилтийн гарцуул өөрөшиггүй зарлуудыг танах хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өгөөж одоо хэрэгжиж байгаа байдлаар нүнж ирэмблэх ийм шаардлагатай. За ер нь тантай бол одоо 100% санал нэгэн байгуул Монгол улсын нэгдсэн төсвийн бодлого алдагдсан. Үүнийг засах шаардлагатай. Орон нутгийн төсвийн хэмжээнд ч тэр бүтгэл татварын бодлогын хэмжээнд ч тэр за мөн одоо энэ сангуудын зарцуулалтын түвшин ч гэсэн тэр төсвийн нэгдсэн бодлого алдагдсан. За 1% ингээд олон юмнууд бол бас энэ төсвийн сахилга бат хариуцлагыг алдагдуулж байгааг өнөөдөр бүсээ чангалсан дээр шинжлэх шаардлагатай. Хамгийн гол засгийн газраас анхаарах асуудал нь Монгол банкнаас үл хамаарах асуудал нь манай эдийн засаг уул уурхаагаас хэд хамааралтай. Экспорт 94% уул уурхаагаас хамааралтай. Тэгээ уул уурхайн бүтээгдэхүүнийхээ циклийг дагаад үн өсгөхөөр зарлаа дагаад өсгчдөг, урсгал зарлаа өсгчдөг, буурахаар одоо ингээд өсвийн хүндрэлд ордог.
ийм циклийн шоконд эмзэг энэ эдийн засаг маань эдийн засгаа төрөлжүүлэх гэсэн бидний яриа одоо нөгөө үн ханш өндөр байх үед тансаглал хэрэгжилж байгаад одоо үндсэндээ эргээд хөрсөн дээрээ бууж байгаа юм хүн цаг үе. Ийм учраас төсвийн тухай хууль үйлчлээд 12 жил болсон ч одоо төсвийн байгууллага өдөр санхүүжилтийн тухай хуулийн бод үзэл санаа бол одоо өнөөдөр алдагдаад байна. Ийм учраас энэ бодлогыг ч гэсэн бид анхаарч чиглэлд өөрчлөлт оруулах ёстой. Одоо бол эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хувийн хвшилтэйгээ хилцэж хамтарч даван туулах ийм сонголт бидний өмнө бодтой тулгарсан. Хувийн хвшилтэд өсөж дэвших болцоог нь олгох, татварын реформ хийх, төсвийн хэмнэлтийн тодтгол хийж бүсээ чангалах, ард иргэдийн нуруунд дээр учирж байгаа энэ дарамтыг багасгах чиглэл. Өөрөөр хэлбэл төсвийн өөрчлөлтгүй зардал их байх хэмжээгээр импортыг хөөрөгдөд зарим хөрөнгө оруулалтууд ч гэсэн хөөрөгцсөн импортын дарамтны иргэдээр инфляц ханш болж буугаад байгаа учраас төсвийн зардлыг танах нь зөвхөн үр ашигтай болгож байгаа хэрэг биш, иргэдээр учрах инфляцийг ч гэсэн төсвийн бодлогоор хязгаарлах, төсвийн алдагдлыг илүү санхүүжилтийг бууруулах ийм мөнгөний бодлогын уялдаа холбоог зохицуулах ийм шаардлага үүднээс гарч байгаа. Түүнээс алдагдaltaй төсөв алдагдaltaгүй төсөвтэй болно биш. Төсвийн алдагдал өөрөө зээл тэр нь инфляц болдог учраас мөнгөний бодлоготой уялдуулах шаардлагатай дэмжиж төлөвлөх шаардлагатай гэж үзсэн. За Бачаргалын заяа багш тодруулцгаая. Тэгэхээр би сая асуусан нэг асуултаа бас тодтогод асуучих гэж бодож байна. Энэ валютын анш гадаад валютын нөөцтэй холбоотой бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр засгийн газрын зүгээс тэргүүний зүгээс та одоо ямар бодлого барьж ажиллах вэ гэсэн ийм асуулт асуусан. Энэ дээр бас тодорхой хариулт өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь энэ нэгдсэн төсвийн бодлого алдагдсны нэг илэрлэл нь бол өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц $5 давтсан гэж байгаа мөртлөө энэ ханшчин тогтворгүй байдалтай байсан хэвээр байгаа чинь ерөөсөө л нэгдсэн төсвийн бодлого алдагдсны илэрлээ. Өнөөдөр орон нутаг бонд гаргадаг болсон, зарцуулалтаа өөрөө мэддэг болсон, төсвөөс гадуур зохицуулдаг болсон. Энд чи эргээд боддороо валютын анш дээр чи ачаал болоод байна гэдгийг танд хэлье. Тэгээд та бас өнөөдөр төсвийн тодтголыг хийнэ гэж хэлж байна. Өнөөдөр энэ 7 хоногийн дотор багтаж төсвөө өргөн барина, тодтголоо хийнэ гэсэн байна лээ. Энэ 7 хоногт амжиж одоо бүрэлдэхүүн чинь батлагдах уу, сайд нар чинь томилогдох уу? Томилогдоогүй байгаа сайд нарын төсвийг хасчихаар асуудал үүсэхгүй юу? За хариулт өгье Зандач тэр дарга. За ер нь төсвийн нэгдсэн төсвийн бодлого алдагдж байгааг засахад бол татварын бааз сурыг өргөтгөх, энэ тодорхой хэмжээгээр хөнгөлөлт чөлөөлтөйг багасгаж өргөө зардлыг бууруулах, ийм зохиц реформ, төсвийн цахилгааныг сайжруулах шаардлага цаашдаа хамгийн чухал зорилтууд болно. Тэгвэл энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу засгийн газрыг бид яаралтай төсвийн бүрэлдэхүүний тухай хуулийг тийм учраас яаралтай энэ 7 хоногт баталж энэ 7 хоногт засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж байж эх 7 хоногт төсвийн тодтголыг нөхцөл бүрднэ. Урьдчилан тоонуудаар ажиллаж байна. Эх 7 хоногт өргөн барьж хилцэхгүй бид наадмаас өмнө төсвөө тодтгож чадахгүй дүрнэ. Наадмаас өмнө төсвөө тодтгож чадахгүй бол энэ түүхэд юмнэ. Тэгэхгүй бол одоогийн төсвийн тэнцэл төсвийн орлогын таслаас шалтгаалсан санхүүжилт, төсвийн удирдлага санхүүжилттэй үйл хэрэгжилт, төсвийн удирдлага санхүүжилт зарчим бол үндсэндээ алдагддаг дүрнэ. Тийм учраас бид наадмаас өмнө төсвөө тодохгоос өөр арга замгүй болсон бодит нөхцөл байдал ингэж шаардж байгааг улсын их хурлын гишүүд ойлгож одоо төрийн ажил нэг ч өдөр тасралтгүй шуурхай хэрэгжих юм бодит нөхцөл, гадаад нөхцөл байдал тарифын дайнаас үүдээд бий болчиход байгаа гэдгийг бол эдийн засгч хүний хувьд төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд та сайн мэдж байгаа бах. Тантай очиж уулзж байхад одоо амнаатын танад авлага хэд байгаа вэ тийм ээ? Одоо тэр авлагууд ямар болж байгаа вэ? Ингээд нарийн хвчлээ тоо ярих юм бол дандаа шокын тоо ярих учраас үүгээр цэглэе гэж бодож байна.